За сайн байна уу? Өнөөдрийн сэдэв аюу сонирхолтой сэдэв сүнсээ хэн даатгаад байна вэ? Чөтгөр арай хөдөлгөх үстэй гэдэг сэдэв. Яг энэ гарчиг сонсоод хүмүүсийн чихэн савтаж байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд сүнс гэдэг талаар яриад тэгээд сүнсээ даатгах гэж юу яг яриад байгаа. Тэр талаар хэлсэн байлаа. За сүнсээ даатах нь гэд байгаа нь өөрийн хүслээ нэг зүйлд нэг зориулаад байна тий. Одоо нөгөө бирдээ хүсэл гэдэг шиг. Одоо бирдээс бид хүсэл хүсгэд үлгэр ертөнц. Одоо өөр ямар ч ертөнц гэх юм тий. Аливаа бүхний бүх зүйлийг ертөнц гэж аваад үзэх юм бол ямар ч ертөнцээр өөрийн хүслийг биелүүлж болно. Гэхдээ бид эрхийн нийдэлж үдсэн бол ямби нийтлэл тэгвэл ялыг үрж чадах уу гэдэг дээр л байна. Ер нь юун дээр зөвдөд байгаа, юун дээр буруутаад байгаа, ямар учраас юм. Ер нь учир шалтгааныг олсоор хагаад бид энэ насаа барах юм уу? Эсвэл бүрэн ухамсарлаж чадсанаар өөрийгөө чөлөөлөж өөрийнхөө хүмүүн заяанд амьдарч чадах юм. Хүн чөтгөрөөс яг ялгаа нь юу юм? Ягаад гэвэл хүн чөтгөр. Хүсэл ягаад хүний чөтгөр. Хясал ягаад хүнийг тэр хүсэлд үгүй байгаа шанал зовлон үсгэнэ. Ер нь энэ дэлхийн ертөнцийн зовлон жаргал гэж яг юу юм бэ? Энэ талаар ярих гэж бодлоо. Тэр нөгөө зовлон жаргал гэдэг тэр одоо нөгөө аз жаргал чинь хамгийн нөгөө араас нь хүчилдэг юм шүү дээ. Тэрний араас хүчилдэг бүгдээрээ яваалаа. Тэгэнгүүтээ зовлонгоо муу гэж жаргалаа сайн гэж одоо жаргалтаа баярлаа зовлондоо гунаад байгаа. Тэгэл энэ чинь яг нөгөө амьдралын процесс юм билээ шүү дээ. Жаргал нь байхгүй зовлонгоо ойлгохгүй, зовлон байхгүй жаргалангоо ойлгохгүй нөгөө хит их жаргалын дунд хэсэгхэн зовлон амтцаа гэдэг эхлэх шүү дээ. Тэрэндээ амар айгүй автаад идэм байна даа л гэж би сүүлийн үед айгүй ойлгоод байгаа. Тэрэнд ингээд автахгүй байх хэрэг ч одоо бас яах юм. Яг уу нэг бодлоор бид мэдээж одоо хүн гэж төрсэн энэ амьдралтаа өөрөө аливаа ямар нэгэн зүйлийг танин мэдчихийж бид амьдралд амьдрах арга ухааныг олох, ойлгох мөн тэрэндээ суралцаж тэр сурсан зүйлээ үр хөвгөд үр хойч цаашдаа улбаалах ямар нэгэн байдлаар бид тэр өвлөмжүүлдэг юм. Хүн бидний яалж харахгүй хийх ёстой нэгэн үүрэг гэх юм уу? Эсвэл алба гэж булгалах. Гэхдээ энэ зөвхөн өнөөдөртөө байхгүй. Маргааш юу ч үгүйсэхгүй. Хэн мэдэх вэ? Тэгвэл юу нь боддгийг хэн батлаад байгаа. Бид өдөр болгон амьдарч байгаа гэд подкаст болгон дээр ярьдаг. Яагаад эрдэм тэгж их яриад байгаа. Энэ бас л учиртай зүйл. Утга учиргүй зүйл гэж байхгүй. Учрыг нь бүрэн ухамсарлаж хад л та өөрийг тань мэдхгүй. Бүрэн ухамсарлаж. Бүрэн ухамсарлах үед таны асуудал гэд байгаа зүйл чинь гай дотгоор байсан уу? Таныг шаналгаад байсан уу? Таныг зовоогоод байсан уу? Гэдэг байдлаар ороод унчиж байгаа. Түүнт яагаад хүн тийм хязгааргүй хүсэл тачаал татагтаад байгаа. Дутуугийн комплекс, өсөглөн зам, тархины тураал, өөртөө итгэхгүй байгаа байдал, хитрхи батлах гэж үзсэн бие үзэл, хүнд хайрлагдахыг хүссэн хязгааргүй хүсэл. Одоо тэр дурлахгүй гурван цэцэгэд киноны хэсэг дээр гардаг. Бид жаргалаас хайрыг л хайх юм да гэж. Яг үнийг л хайр тэгвэл яг юу юм бэ? Бодоод үзвэл бидний амар амгалан байхгүй. Бидний одооддоо орших ганцхан бодит зүйл тэр л. Бид хайраас үсэлтэй. Хайр байгаа газар амьдрал байгаа газар хайр гэж яригдчихилээ. Нанд эрдэн дээр ч яригдсан. Ари эзэн дээр ч яригдсан. Бүр ихний подкастн дээр ч яригдсан.
одоо бүх нийт энэ 6 подкастн дээр бүгд л хайртай тулгуурлаж байгаа. Тэгвэл бид бүгд яг юуг ойлгох вэ? Галцгүй эрдэм ярьснаар бус. Сарнагч маань ярьснаар босоохгүй. Юуг бид нар ойлгох гээд байна? Энэ хоёр юуг өөр дээр маань мэдээлэл болгож ирүүлээд байна. Бид юуг ойлгох гээд энэ подкастыг тэгж их шивтээд байгаа болов. Гэж ач холбогдол өгөх биш. Гагцгүй танд ямар мэдээлэл ирээд байна? Ямар сигнал? Тэрийг л та сайхан ханаад сонсож байгаа. Тэр л тань хариулт. Үнээс бид хоёрын подкастыг сонсоод өнгөрсөн одоо ирээдүйн цовлон уулаж хандлна гэдэг. Яг нэгэн бодлоо. Таны, миний, бидний өнгөрсөн цаг хугацааны дурсамж. Дурсамж болгон бүгдээрээ нийтдээ байхгүй. Гонигтай байхгүй. Гэхдээ бид нар инэж чаддаг гэдгээ үйлжиж мэддэг. Уул чадсан болохоор инээхийг мэдэрч байгаа гэдэгтэй адилхан л зөвлөхгүй угтаа. Тэгэхээр яагаад тэгж ирэх мэдэл устдаас дээгүр байх үзлийг үзэж чөтгөртөө гэрээ. Хамгийн доод эцсийнхаа одоо аргаа барах үйлдэл нь өөрөө сүнсэнд буюу чөтгөрт өөрхөө сүнсийг татдаг шүү дээ. Та тэгвэл энэ махан биетэй амьдэрсэн ижээ авийнхаа хараас үүсчээд ийм атгхан бодолтой тарчган сэтгүүтэй тархичин турж өсөд байх энэ амьдралыг миний үр хүүхэд бүтээгээсэй гэд аав ээж чинь таныг бүтээсэн юм уу? Та яагаад өөрийн жаргалыг бусдын зовлон горсойлж жаргаад байгаа? Танд энэ эрхийг хэн өгсөн юм бэ? Та өөрөөсөө ичдэг үү? Эсвэл та үнэхээр хүчрхэг юм уу? Тийм хүчрхэг юм бол та яагаад хүн шиг амьдрахгүй хүний бус амьдралаар амьдраад байгаа? Яагаад хүнд гомдсон гомдлоо биш өөрт гомдсон гомдлоо гэж бодож чадахгүй? Яагаад хүнд хамаг буруу өгдөг? Таныг хэн ядуу болгодог? Та өөрөө шүү. Эрдэм сарнаагчд хоёр таныг ядуу байлгаагүй, таныг зовоогүй. Бид бүгдээрээ өөрсдийн гэсэн асуудал байгаа. Өөрсдийн гэсэн бидэрт шаардлагатай хэрэгцээ байна. Үнэхээр үнэ. Эрдэм өнөөдөр өсний шампунь дуусчлаа гэд өсөө угааж чадахгүй шүү дээ. Энэ шаардлага үстэй. Шаардлага хангахын тулд ажил хийж мөнгө олж. Би хүчээ ашиглаж хөдөлмөрлүүлж хөдөлмөрийн систем. Тэгвэл нийгэмдэр яагаад хүмүүсүүд ядуу баян гэж ялхарлаад байгаа? Нөө хитрхи шуналт автагччихаар бид нар бие бинийгээ санамсаргүй байдлаар дэвшлэхэд байгаа байхгүй. Тэгээд дэвшлэхэлтэй хамгийн муухай жишг нь нийгмийн давхрах доогуур, нийгмийн төвшин доогуур гэдэг хүмүүс лөө муу муудаа дэрлэхүү, муу гацсандаа дэрлэхүү гэдэг шиг тэдэрдээ жишг болгоочдөг. Тэгээ хайрын хамгийн их хохирлыг үсгэж хайчаад өөрсдөө болохоор дагин шиг, бурхан шиг зүтгээ явждаг. Гэтэл тэр хар 10 нүгэл чинь таны нүдээр гарч ирвэл та өнөөдрийн хийсэн зүйлдээ эзэн болж чадах уу гэж би танаас асуумаар. Чадхаар бол хийгээрэй. Чадхааргүй бол битгий хүнд лав. Ингэж л хэлмээр энэ да хит их шоолт автагч байгаа юмсан. Тэгээд нөгөө дутуугийн мэдрэмж шунал гэж ярьлаа шүү дээ. Тэгээ хүмүүс чинь дутуугийн мэдрэмжтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр яг өссөн нийгэм бол нэг тийм баян мэдрэмж өгдөг болсон нийгэм. Тэгээ аав ээжүүд ч гэсэн цөөхөн тэдний ингээд цаашаа явчихаар өнгөчлөлт бол тийм л. Тэгвэл чинь дутуугийн мэдрэмжийн дээр нөгөө шунал гэдэг юм харагдаад шүү дээ. Бидний тэр хүн шиг ингэчмээр байна. Энэ чигч машинтай олчмаар байна гэд бидний шунал ерөөсөө дуусахгүй шунал чи хязгааргүй байгаа. Тэнгуү ч одоо яг нөгөө шуналынхаа боол нь болоо яваад.
Шунал гэдэг юм да захирагдаад энэ л юм бэ. Одоо ийм л те нэг ийм машинтай одоо нэг ийм 99.1-тэй дугаар барьчиж би хүнд хүндлэгдэх юм бэ. Хүн намайг хүн гэж харах юм бэ. За одоо нэг ийм аятайхан байранд амьдрал бас эн чинь те хүний зэрэгтэй амьдрч чинь гэж бодох юм байна гэд нөгөө шунландаа захирагдаад яваад байгаа юм орыг үсгээд байгаа мэн л гэж. Тэгээд шунал чинь ер нь хязгаар гүмдөө хөрхий. Тэгтэл нөгөө хүн нь хүнээрээ байна гэдэг юм чинь айгүй цөөхөн болчих. Хүнээрээ байгаа хүмүүс нөгөө айгүй гоё тийм юу харагддаг шүү. Хайрцсан харагддаг шүү. Зүгээр нэг айж байгаараа байждаг. Тэгээд тэр хүмүүс тийм айхтар юмны араас хөлтсөлсөнгүү байгаадаа юм хангалуун одоо чиний яг яриад байгаа шаардлага хэрэгцээгээ хангацсан. Яг үнэндээ би ингээд заримдаа бодохгүй. Нэр би 10 өрөөтэй байранд амьдраад надад тийм шаардлага байгаа илүү. Сэвэлт гэж ядаргаа үсттэй тэр чинь. Тэгэхээр нөгөө шаардлага хэрэгцээ хүсэл хоёрыг хүсэл шүнлийнхаа боол нь болоод байна гэж би яг сүлээд ойлгоод байгаа. Сая би ярьж байгаа үед яагаад өмнө ярьжсэн дугаараас илүү ширүү ирсэн мэхээр хүн шуналдаа автагтаад хүсэлдээ автагцсан үед яг ийм царай төрхтөө ийм өнгөтэй ярьдаг гэдгийг өөрийнхөө биеэрээ багч гисэн харуулахыг хүссэн. Түүнээс эрдэм ийм байхыг хүсдэг. Ягдвал энэ миний сонирхол биш. Миний нин тэргүүний зорилго юу гэвэл хайртай хүнийхээ хайр нь байж хайртай нөхөр нь халамжид хань нь үр хүүхдийнхаа сайн аав. Тийм л байхыг хүсдэг. Үнэхээр эрдэмт 8 өрөө хэрэгтэй бол би тэрийг яагаад 8 өрөө гэж хэрэгжилж байгаа гэдгээ нөгөө өмнөх подкастуудын дээр ярьдаг шиг 9 сар асууж иж хариулт авсан гэдэг шиг. Шаардлагатай бол тэрийг үнэхээр шаардаад ашиг нь гаргаж чадчихвал үсгэд буруудахгүй. Гэхдээ энэ нь үнэнч байж болно, худалч байж болно. Зөвхөн эрдэмтээр хэрэгжиж байгаа болохоор л. Жишээ би нэг жишээ авмаар санагдчихлаа. Би нөгөө оюутан багтаа хутлан ахгүй. Тэгээд манай ихч надаа нэг найзаасаа арьсмаар адилах юм байна чи тэдэд очиж чам хутлууг нь гинэ гэдэгдэх гэсэн. Манай тэрнээс 30 хуталтай гэсэн чи би бүр ухаан алдаад ундаг юм байгаа. Үгүй яаж 30 хуталтай байдгийм болоо. Чи өөрөө 30 хуталтай болцсон юм аахгүй юу? Эсвэл би яг бодож байсан яг 30 хуталтай болцсон биш. Тэгээд 30-аас зогсохгүй л энэ л та. Дараа нь тэгмэрэн. Гэт яг тэрийг ингээ бодоод үтсэн чинь яг хэрэгтэй юм уу? Хэрэггүй байхгүй. Зүгээр нэг гоё зураг хараад тэ гоё реклам үзэл авах гээд байгаа нөгөө хүсэлтэг хөдлөгдөөл дэлгүүлэггүйг л тэгэл нөгөөт нь яг үнэндээ хэрэгцээтэй юм уу? Агшин зургийн сэтгэл санааны тааламж авахын төлөө тэрний араас хөрчлөлтсөн. Гэдгээл амар ойлгодог. Маркетингийн золиос болдог гэдэг айгу ойлгодог. Маркетингийн чи ингэж амьдрал гэж бидний тархилуу юм хийгээл нөгөөтгөө зараад штэ. Тэрийг бас айгу хайр. Нэгэн бодлын тэтэрсэн бас ажиллаа сайн хийж чадчихна гэсэн үг л те. Бас буруутгаж болонгүй. Харин хин хурдагтад тэнгэж чинь гэхээр сонголтыг хийж байгаа бид нар өөрсдөө байхгүй. Түүнээс тэтрийн буруу биш байхгүй. Тэтэрсэн бас амьдрах гэж үзэж байна. Ажиллаа л гэж байгаа. Тэгвэл бид нар ч бас амьдрах гэж л үз чинь. Тэгвэл хэрэгцээг л гаргаж байна. Япаа юу байна? Нэг нь өгч хагаад нэг нь авч яах гэдэгт адилхан л зүйл болчиход байгаа. Ер нь бол. Тэгэхээр хүсэл шунлынхаа эзэн байж хүсэлтэд тачаатаад тэ зөвхөн махан биеийн жаргалыг авах уу? Эсвэл хэрэглүүд болгоны, утга болгоны бүрэн ухамсарлаж танин мэдж аваад тэрийг хэрэглэх үү? Одоо яг л хүн өвдсөн бол им хэрэгтэй гэдэг шиг. Тэр чинь л өөр өвдсөн шүү дээ. Сонсоход хүүхийн эрдэм ямар амар ирдэг гэж байгаа. Үгүй дээ бид нар өөрсдөө тийм л ухамсардаг хүмүүс. Харин та тэгж бодож байгаа бол та яагаад ухамсарт биш болцсон юм бэ л гэж гайхаж байсан. Эрдэм таны бодоогүй зүйлийг гаргаж ирж байгаа бол та өөрийгөө анзаарах ёстой юм болов уу гэдгээ л ажиглаад үзчихээрэй гэсэн дээр өөрийгөө
юм болгоны үзүр төрөөр дээр игчд хоёр сайхан өөрийгөө жишгэлж ин да гэж энийг итгэдэг дээр. Та бүгдтэй л нэг зүйлийг биш те. Хоёрыг бодож гурыг эргцүүлээсэ. Нэг өнцгөр биш маш олон өнцгөр хараас. Гагцгүй тэр дундаас олноор харчилж чаддаг шиг олноос хамгийн онцгой гэдэг гол шалгуурыг аваад өөрийнхөө хариултыг маш хурдцтайгаар тэнгэрт дүүлж байгаа жигүүртэн шувуу адил хурдцтай аваа явуучих юм бол та хэд өөрөө өөрсдийнхөө нарыг мандуулах байхгүй. Та бидний нар өөрөө бүрхэг тэнгэртэй үүл болчиход шүү дээ. Бороо орж байгаа юм уу? Нойтон цас орж байгаа юм уу? Салхилаад байгаа юм уу? Бүүмд. Тэгэл нэг л их зовсон хүмүүс яг юунд айж цаваад байгаа юм? Хинч таныг зовоогоод байгаа юм? Хиний төлөөч та амьдраад байгаа юм? Гэр бүлтэй болъё гэж гоншгонж гэр бүлтэй болчиход нөхөр инглээ, ихнэр инглээ, хүүхдүүд инглээ. Би зовж гинөө. Ээж аав ээжийн чаасан цаа яасан бэ? Хоол яасан бэ гэл. Уу яг ээж аавынхаа өмнөөс амьдраад байгаа юм уу? Өөрийнхөө өмнөөс амьдраад байгаа юм уу? Тэгэл жоохон буруудахаар л төр засаг амуулж. Төр засагчсан олон 10 жил бодлонцсон зүйлийг өөр юм тэд нар ч юм бас хэрэгжүүлэх гээл явж байгаа шүү дээ. Бид нар дотор нь юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. Тухайн цаг үед нь бид нар хажууд нь лаа барь зөксөөгүй л яах гэж мэдэм хэрж ярьж нэгнийхээ толгой тархийг угааж заавал нэгнийгээ буулжиж нэг нь сайн хүн болж харагдах ёстой юм бэ? Тэр ёс яг ямар учиртай юм бэ? Ёс төдийх юм биш. Ёс төгөлдөр гэж байдаг болохоос ёстой гэж хийдэггүй ш. Уулаа. Тэгээ яагаад энэ нийгэмд хүмүүсүүд бинийгээ тэгж хамгаалаад байгаа юм бэ? Өөртөө шуналгүй юм шиг ажиллана. Тэгснэ мөнгө гэд яриад явчихна. Ярьсан хийлсэн үйлдэл нь үг үйлдэлээсээ зөрчинэ. Тэгснэ өөрийгөө шуналгүй би гэгэрсэн би бүгдийг чаддаг. Чиний асуудлыг би шийдэдэг үе чи надлуу миний давслуу тэдэнд өгөх хийчих. Тэгэл болоо. Гүн ингэж ярьж байгаа хүн та өөрөө шуналтай биш үү? Битгий цагаахан байл та. Эрдэм гисөвдөл хүндэрнэ. Шингийн Монголноос орно. Бид бүгдээрээ адилхан шүү дээ. Танд яг ялгарх яг юу байгаа? Ялгарх онцлог гэвэл таны өвгдөс буюу таны өөрийн эцэг эхийн хүмүүжил гэдэг чинь дахин давтагчгүй царай зүс дахин давтагчгүй болохоос хүм бид төрөхдөө явахдаа нүцгэн явна. Доторх нараа мандуулж чадахгүй байна. Яагаад? Өөрсдийнхөө хүн байх хүнлэг байх зүйлийнхаа чанарыг алдаад байна. Одоо бид нар чанартай бүтээгдэхүүн гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл бид нар чанартай чансаатай хүн байж чадчих байгаа юм. Мөн чанартай байж чадчих байгаа. Мөн чанартай бид нар хүмүүс юм. Мөн байна физик байдал. Тэгвэл бид нар хэр чанартай эрдэм гэдэг махан биетэй бараа гэд бодоод үзчихлээ. Би чанартай юу чанаргүй. Тэгвэл мөн чанар гэдэг нь юу юм бэ? Би гэр бүлтэл чанартай бол би өөрөө хүн буюу мөн чанартай байна л гэсэн үг. Тэмүүт энэ Монголд ичгээр хүмүүн чи нар гэж ярьдаг. Өөрийнхөө дотроо нарыг түгэх. Тэр нь өөрөө бидний язгуур сүнс. Язгуур сүнсээ гаргаж чадахгүй болохоор бүрхэг тэнгэрийн үүлэн чөлөөний нарыг хайгаад байгаа байхгүй. Үүлэн чөлөөний нар чинь банк гарддаг шүү дээ. Хэсэгхэн гардаг. Үүлэл байгаа болохоос биш нар дээр нь байнгын мандж байгаа шүү дээ. Яагаад та хэд шинж чанарт ач холбогдол өгöd байгаа? Та хэд нүдэн ханих үед харанхуй болдог. Нүдэн нэх үед гихэттэй л байцтай. Яагаад альва ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийхгүй байгаа юм бэ? Битгий би бинийгээ буруутгачтай л гэж хэлмээр. Бид буруугүй. Бид өөрсдөө нийгмийг ийм болгосон. Тэгвэл бид өөрсдөө ингэж үүсгэсэн юм чинь өөрсдөө л бид нар цасан шүү дээ. Тэгвэл ядаж монголчуудаараа нийт даяараа нэг хэм болоод гээ биш шүү. Нэг хэм болоод нийт хэм нь нэг ижил болоод хөгийг хөглцөн утас шиг хөгжим шиг хөг ижил болчих юм бол нэг бүхэл бодолтой нэг ижил сэтгүүтэй бид нар болчвол яах вэ?
Монгол маань маш хурцтайгаар хөгжнө л гэсэн үг. Хөгжихэд бид нар хүсэл хэрэггүй. Тэр шуналтах хүсэл хэрэггүй. Хүсэж болно. Яагаад хүссэ? Дараа надад хэрэгтэй юу гэдгээл бичиж байгаа. За Эрдэм 10 Land Cruiser-тай байлаа. 100 Penthouse-тай байлаа. Надад яг ямар хэрэгтэй? Лай үсттэй тэр үл хөдлөх хөрөнгө чинь зарлахыг гаргах гэж. Тэр чинь цэвэрлэгч хэрэгтэй болно үсттэй. Хамгаалагч хэрэгтэй болно үсттэй. Би амьдрахгүй ч гэсэн. Би яах юм тэгээд 100 их нэртэй байгаад тэгээд нэг султан шиг амьдрах юм. Надад яг ямар хэрэг байна? Махан биеийн хуваар ботход би даахгүй штэ. Бараг залуугаараа цэвэршнэ гэдэг шиг болно үсттэй. Тэр чи юмд хэмжээ хийцгаар байгаа штэ. Уу яг ингэж бодоод үзэхэд тийм л тэнийг юм хүсэж байгаа штэ бид нар. Яг үнийг л. Тэнэг байгаагаа мэдгүй тэнэгтэж хүсэж байгаагаа ч мэдгүй болохоор тэнгийн их шунлын хар гай гэдэг шиг тий ховдгийн гай гэдэг шиг болоод байгаа байхгүй. Боохоо гэд байгаа чон хүртэл сүргээс өвчтөг нийдэж байгалийн цэвэрлэл гээ буюу ялгарлыг хийдэг байхад бид нар нөгөө амьттаас ялгарх онцлог юу гэж вэ? Ухамсар гэдсэн чинь ухамсаргүй мал болчих шүү дээ миний чинь. Тэгэхэр чи хүсэлтэй хөдлөгцөн шунлын чөтгөрүүд болчиход байгаа. Тэгвэл заа нэг чөтгөрт сүнсээ гэрэлчих юм. Би хязгааргүй баян болно. Яг уу энэ насны жаргал байх зүйл чинь үзэгдэлтүүдээ. Та үхээ таны сүнс чинь хязгааргүйгээр зүтгэх боол олно гэдгийг мэдэхгүй байна. Ийм байж сүнслэг зүйл судлана гэж яриад их юм. Аливаа ямар нэгэн зүйлийг сурч байгаа бол таад ямбыг нийтэлж болно. Эрдэмшиг мэдэм хэрэгэд ярээр надаас илүү ч гэж болох байх. Харин хэлсэн үг хийсэн үйлдэлийнхаа арыг даагаад тэр зүйлийнхаа ард нь гарч чадах танд хүч байгаа юу? Нөгөө булавч бултаан дарвч далдаан гэдэг шиг мөн таад арыг хэр дааж чадах вэ? Чадлаараа л бай. Уралдах нь уралдгаал хий. Ярддаг нь ярдгаал хий. Ном зохиол бичдэг ном зохиолол бич. Бүгдээрээ мөнгөлүүд арайд явах вэ? Би бинийгаа зөв сэтгэхүй зөв бодолтойгоор дэмжихэд бид нар хос онохгүй хоёр идэхгүй сайхан амьдарч чадна. Нийгмээрээ ч тийм болох боломжтой. Харин нийгмээс гадуурлаад байгаа хүмүүсүүдээ бид нар өөрсөнтөө адилхан болгоомор шүү дээ. Яг тэднийг ялгуурлаад байгаа юм бэ? Тэр хүмүүс байгааг харж байгаа болохоор бид нар энэ шиг ядуу болчихгүй юмсан гэж үзэж байгаа шүү дээ. Ижил тэнцүүл амьдрал л та. Тэд нар ч бас гоё хувц өмсгөлд. Бид нар тэр боломжийг л олгож байна. Яагаад бид нар тийм их зүйлийг хэрэглэх ёстой юм? Үглээгээд тэр зүйл үдчих яах юм? Австач ороод хамгийн тансаг диважингийн ордон лөө тий. Надад бүх цаг үеийн тренд коллекшнууд байна. Өдөр болгон энэ хувцсыг өмсөө та нартайгаа уулзна гэх юм. Хийсгэл болсон байгаа үед ямар балтуушаараа бид нар тэгж чадах вэ? Чадамгүй шүү дээ. Ер нь бол бид нар өөрсдөө ч тэрлээ. Очоогүй байгаа шүү дээ. Зүгээр үзэгдэлтүүдийг бид нар ярьж байгаа. Баримж авах. Бол цаашдаа явах вэ гэдгийг өөрсдөөс асуучмаар л. Өнөөдөр ягаад эрдэм жоохон тэрсэн үзэлтэй чинь гэхээр шунал гэдэг ийм муухай зүйл байдаг болохоор энийг мэдрэх дургу болохоор энэ мэдрэмжээс гарахын тулд та хэд бас ингэж мэдэрч сурах хэмжээний сэтгэлийн хүчтэй шүү л гэж хэлээд байгаа нь өөр дээрээ гаргаж ирээд байгаа. Тэгвэл би одоо та хэд маа гэд харуулчих чадахгүй шүү дээ. Тэгвэл эрдмийн яриа болон царай дуу авинаас нь ялгарч болно шүү дээ. Ядаж ганц илэрх боломж маань энэ байгаа юм чинь. Би энийг ингэж бодоод байгаа. Хүмүүс нөгөө За. махан биенийхээ таашаалын араас их хөөгд байна л та. Би нөгөө нэг хариг хайгаал хийсэн чи тэгэл олсон ийм л юм байсан билээ штэ гэдсэн чи хөрхийн нөгөө нэг юм таашаалтай зүйллүүгээ айгу яваад байгаа хгүй. Тэгээд нөгөө таашаалтай зүйллүүгээ их явах чинь тэг чинь эхний удаа хийхээр гоё мэдрэмж авна. Дандаа хийгээд хахад за гэдэг нэг ийм багсаад нь штэ. Тэгвэл тэрийг их болгох гээд хөөцөлтөд байгаа нь өөрөө тэр махан биенийхээ таашаалын араас яваад байгаа юм. Гэвч нөгөө махан бие ч одоо мөнгө хүшин штэ бид. Тэгэл одоо ингээл залууга сайхан л
Тэгэл цаг ингээл яваал гэхээр ингээл тэгэл нөгөө газар руугаа явна шүү дээ. Гэтэл Хашаач зүгээр явах гэдэг тий. Газар лугаал явна гэж яриад байгаа шүү дээ. Газар үйлдэл тий. Нэг газартаа нэг онцчих гал тий. Газар лугаал явна гэдэг шүү дээ. тий. Тэгвэл чи эндээс алийг авч чадахгүй шүү дээ. Яг үнэндээ. Хамгийн хайртай өрөөгтэй ч авч чадахгүй шүү дээ. Тий. Тэгвэл чи нөгөө хүн би яг энийг ингэж сүлдээ шийдсэн. Бид нар авч чадахгүй юм шиг урсамжаал авч чаддаг шүү дээ. Тэгэхээр амьдрсан шиг амьдрал л та. Одоо нөгөө нэг таашаалын араас гүү гэдэг чинь ус гүцэгдэх биш. Манайс гүцэж чадахгүй шүү дээ. Гүцлээ гэдэг чинь тийм уул аваа шиг аз жаргал ирээл ингээд амьдраад дээд хүн билээ шүү дээ. Баячууд чинь тэгтгүүл юм билээ шүү дээ. Амар хөнгөтэй хүмүүс чинь тэгэхгүй. Тэгэл яг уртгаа хийгээл одоо мөнгө яах вэ гэж бас санаа зовоод явчихлаа. Зүгээр байсандаа ханаад хэрэгцээгээ хангаад байсандаа ханаад зүгээр өстой нөгөө чиний ярьдаг хайртай хүмүүстэй би хайртай хүн бай. Үлдээ хайртай хүмүүстэйгээ гой гой төгсөмжүүдийг тэгээд тэгээд одоо энэ амьдралыг би чаасандаа амьдрсан шиг амьдрсан шүү гэл энэ нэг бүлгээ дуусчихвал гоё юм уу даа гэж боддог байхгүй. Ер нь л нөгөө юу яадаг шүү дээ. Одоо тэр нөгөө чон хамтлагийн бас нэг дуу байдаг ш. Чам таалагдахын тулд анхудаа гэдэг. Тэрэн дээр чинь бас нэг насны үг гаргаад идэг ш. 50 нас хүрэхээс өмнө харамсахгүй амьдрах юмсан гэдэг. 50 хүртэл бидрийг хүч байна л гэсэн үг байхгүй ер нь бол. Хүчрэх байх. Тэрнээс хойш явах вэ бид нар ухаанаар явах гэдэг. Түүнээс хүч алга болтгүй л дээ. Хүч зүгээр ховсдог. Тухайн цаг хугацаанд хувьсаж өөрчлөгддөг болохоос хүч багасдаг. Хүч гаргахаас илүү ухаан зарцуулалт нь нас нэмэхээр болж байна. Хүч зарцуулахгүй аливаа зүйлийг танин мэднэ гэдгээр явахаар ухаан нь жоохон хойшоо артаа суугаад хүчин төрөмгийлж гардаг. Яг тэгэхээр хүч гаргаж иж яаж ядардаг, яаж үздэг, ямар зүйлийг мэдэрдэг гэдгийг ухаан дараа нь за чи ядар цогцсны дараа мэдрүү шуналтахаар ямар вэ гэдгийг ойлгуулах гээд ухаан арт нь байдаг гэсэн үг байхгүй. Тэрийг мэдсэн хүн яадаг вэ гэхээр хүчээ хэрэггүй зүйлд гамнаад байхгүй шүү. Тэгэхээр ухаанаараа ухаан сэлэл явж идэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө залуу хүн хүчээрээ бураанууд маань ухаанаараа гэсэн үг. Олны нэг хөгшин гэж ярьдаг. Гэхдээ би хөгшин гэж ярих их дур. Өссөн хүслэхгүй болохоос ч тэрийг бид нар сонсоод яах. Хэн болгон дургуулах шүү дээ. Дургүй зүйлийн сэдийг гарчиг болгоод яах вэ? Тийм болохоор бураал гэж ярьчихэ. Би нэг ютубер ярьчихсан нэг Шаолины нэг айгу алдагтай лам байдаг. Уу яг англи хэлээр ингэж юм яг. Байдаг. Тэгээ тэрнээс асууж байгаа байхгүй та ад жаргалыг хүсдэггүй л нэг тиймэрхүү асуулт асуусан байхгүй. Тэгсэн чи яг тэр хүн ингэж би дотоод сэтгэлийн амар амгалангийг л хүсдэг. Тэндээ дандаа байжхыг л хүсдэг. Мэдээж би хүн юм чи ингэж дэш дошоо гарчдаг. Тэгэхээр би дандаа тэрлүүгээ эргэж орохыг хичээдэг гэж хэлсэн. Тэгэнгүүт чи одоо тэр амар амгалан гэж нөгөө шунал гэдэг юм чинь сайхан бочнол шүү дээ. Шуналтаа баригдсан хүнд бол тэр нэг юу харагдахгүй байхгүй. Зах хязгаар байхгүй. Тэгвэл тэрний оронд одоо хүн чанартай байна гэдэг нь яг яах вэ? Хүн чанар гингууд ч одоо бид нар ингэж ярьж хүн чанар зулгаагаад үгүй гэж хэлж чадсангүй. Тэгэл ярьдаг шүү дээ. Тэр өөрөө аав ээжээс өвлөж авсан бидний хүн хүнээс онцгой байх өөрийн бидний нандин сэтгэл. Цагаахан ямар ч хар бурдахгүй чин сэтгэлийн нандин сэтгэл. Бусдын зовлонг өөрийн мэд хүндэлж бусдад өөрийн чадлаараа дэмнэх тэр сэтгэлийг хүч авдаг. Тэрийг хүн чанар гэж яриад. Шуналдаа автагдсан энэ байхгүй шүү дээ. Тэгэхэр чөтгөр болоод за нөгөө чөтгөрч сүнсээ татах чигээ эрэлхийлээд байгаа байхгүй. Яг дэлхий дээр наац зүйл чинь байдаг.
Гэхдээ монголчууд ийм биш шүүл гэдгийг үнэхээр хэлмээр байна. Яагаад гэвэл бид харийн соёлыг сурч болно. Энийг бид нар үгүйсэхгүй. Гэхдээ бид нар сурлаа гэд юмд хитрхи автагдчихаар бид өөрсдөө хүнээ байцгүй гэдгээс л эрдэм эмзэгэлдэг. Хүнээ биш учраас бид нар ижээ аваагаа хайрлахгүйгээ бодлоо. Таныг бүтээсэн ижээ аавыг та хайрлахгүй байна гэд төсөөлөд үзтээ. Тэгээ аав ээжигээ хитаад халаад авал яах вэ? Тэгээ тэрэндээ ямар ч гуниглах зүйлгүй бол шунлын хамгийн эцсийн хязгаар ерөөсөө л энэ. Ухамсарын хамгийн доод түвшинд хүрчихэж байгаа. Дөнгөж ухамсар үүсэж байгаа потенциал руу очиж байгаа. Хүн анх ээжийнхаа гидсэнд бүрэлдэж эхэлж байгаа үеийнхаа ухамсар очиж байгаа. Тэгэд би физиологийг харахаар насны хүрсэн байгаа гэдэг. Яг гой хүүхэн нэг гой зал. Бусдын өмнө болохоор зөв нүд гялалцвал юм байдаг. Дотор нь гэсэн чи жинк гэж хөтгөр хараа. Тим зүйл рүү л битгий ороосоо л гэж гуйж. Кино яагаад тэгж хийгдэд аа? Хүн ийм байж болохгүй шул гэж сануулж байгаа болохоос та бүгдийг энийг хий гэж хэлээгүй шүү дээ. За өнөөдөр эрдэмт мөнгө хэрэгтэй байлаа гэж үү? Бас л жишгэлж байгаа шүү. Энэ сонсож байгаа хүмүүсд нь тастаад рил хийчихв. Хамгийн ихээр сануулж шүү. Өөртөө хийчээд битгий өөртөө гонтоор. Наа чи эрдэм харах биш. Та эдийн өөртөө чинь даасан зүйлүүд та эдийг л анзаарч байгаа шүү. Яа тэгэхээр бид дэлхийн ертөнцөөс хамгийн хүчтэй сүнсний өгөгдөлтөө арт иргэд. Бид байнгүй бол дэлхий байхгүй гэдгийг бидний өвгдөөс мэдсэн болохоор л бид нар өнөөдөр ийм оюунлаг юмыг хурдан сур нөгөө IQ, EQ, EQ гэж яригдаад байгаа энэ зүйлүүд чинь бид нар дээр байгаад байгаа. Энэ байдлаар нь бодож үзээрэй. Түүнээс эрдэм мэдсэндээ хэлээгүй шүү. Өнөөдөр яагаад жоохон хурц байгаа гэхээр хүнд ингэж хэлж ижил хүн ойлгодог гэдгийг өөрөө ч мэдэрч исэн болохоор та эдтэй тэр ойлголтыг бас сонсоод бас мэдээж авчаасаа гэдэг чин сэтгэлээр өөрийгөө ингэж дарж ирж байна. Одоо өөрийгөө хамгийн доод түвшинд оруулж ирж байна гэсэн үг. Одоо нэгсэндээ өөрийгөө мал болгож байна гэсэн үг шүү дээ. Малтай маш их харьцаж байна гэдэг шиг би хүний хамгийн муухай яриагаар ирж иж энэ зүйл сонсогдох болохоор л тэр. Гэтэ энэ подкаст маань жоохон хүнжиж гисэн. Зорилго нь үний юм даал гэж их баярлж байна. Түүнээс би ч бол надад байнгын хийний ч идэх хүн шүү дээ. Нүүр харахгүй ингээ хүрэмжчихэж байгаа ч дээ. Ингиж өөрийгөө дарж байгаа гэсэн үг. Өөрөөрөө биш. Яг тийм хүн ямар байдаг вэ гэдэг тэр мэдрэмжээр ярьж байгаа. Тийм хүн хайрыг мэдрэхгүй. Хүсэл тачаалтаа л автагдана. Хүний энэ заяанд төрсөн амьдралдаа заягтмал бус гач зүйлүүдийг уриалан илэрхийлэгч болдог. Тэгснэр чөтгөр болчихж байгаа. Тэгэхээр бидний дотор чөтгөрч байдаг, бурханч байдаг. Харин та алийг сонгоод байгаа? Мөн та ухааныг олж чадах юм бол та оюунлаг нэгж болж чадна. Чөтгөрөөс юу сурах гэдэг? Танд муу байгаа зүйлийг та яаж зөв тань мэдэх гээд байгаа гэдгийг л болж байгаа. Бурханаас та яаж юу мэдэх гээд байгаа? Та энийг бүрэн ухамсарлах боломжийг л олж байгаа. Боломж илэрч хоёрыг ашигласан уу яах вэ? Өөрийнхөө л хийсэн болно шүү дээ. Энийг л хэлэх гэж сая нилээн гүрилээ. Одоо л хүн дээр ярихгүй. Ингэж л өөрийгөө хүндрүүлж ярьлаа да сая нэг 30 хэдэн минут. Чанга байлаа. Хүсэл, шунал, хүсэл, ачаал, одоо хаашаал, хөглөгдөд тэрнийхээ балансыг барьж байгаа гэх юм бол одоо төшиг болно гэдгийг л ойлголоо. Угаасаа хүний сайн байгаа, муунж байгаа. Юм чинь хүн чанартай байж яг тэр бурханлаг талаа илүү дэврэгмээр юм бэ. Бурханч тэр хоёрыг хослоолно л гэсэн үг л дээ ер нь бол. Тэгснээр таны наад яриад байгаа чинь гарч иж байгаа болохоор
Бид тэрийг л ойлгох гэж үздэг шүү дээ. Мөн чанартай. Мөн чанар гэхээр нэг сүртэй бодчихно. Та хэр чанартай бараавэ гэж бодчих өөр. Хамгийн энгийн жишээ. Та хэр чанартай хүн бэ? Чансаатай хүн бэ? Чадaltaй хүн бэ? Хэрэглэх хүн бэ? Та хэр дахин давтагчгүй хүн бэ? Та хэр хайрлагддаг хүн бэ? Эн чинь таны чадварыг үнэлэх чансаа буюу чанар. Энэ ч чанартай бүтээгдэхүүн шүү гэдэг шиг. Та чанартай хүн байханд бол ямар чансаа танд, ямар чадамж байгаа. Тэр л واخгүй. Тэр чинь нэг хүн л тийм ээ. Энэ бол миний хань. Энэ бол миний нөхөр. Мөн бэ? Чамаага би оллоо гэдэг цорын ганц чинь энэ واخгүй. Тэгээ энийг мөн чанар гэд гарч гэн шууд хэлээд өгсөн байгаа юм. Бид энийгээ дахиад задлах гэдэг үзээд байгаа. Илэрхийлээд өгсөн ба шүү дээ. Мөн чанар. Мөн чанараа яаж таних юм? Мөн чанар би айгүй ярьчлаач тийм үү? Нөгөө мөн чанар гэдэг чинь барьцгүй нэг хийсвэр ойлголт байна шүү дээ. Энийг жоохон тайлбарлах. За нөгөө үсэг задлалгаараа тайлбарлаад өгье. Шууд орж ирж байгаа мэдрэмжээрээ тайлъя. Миний өнгөц нэршлиг мөн гэж хэлж болох юм. Чанар гэдэг нь чадал, чансаа, чадвар. Үдийгөөс төдий хүртэл та юуг эзэмшиж чадсан бэ гэдэг таны өөрийгөө тодорхойлох нэрээ утсаж. Тэгвэл та тэр зүйлийнхаа эзэн байж чадах уу гэдгийг зохицлоо чадчихвал та мөн чанартай байна л гэсэн үг. Мөн чанар ч өөрөө хүн чанар. Хим мүй? Эрдэм. Чи эрдэм мөн үү? Мөн. Энэ л واخгүй. Тэгвэл чи юу сурсан? Би энийг чадсан. Энийг суралцж байгаа. Тэгвэл энэ миний юу? Чанар. Эрдэм ярьж чадж байна уу? Тий. Тэгвэл энэ миний чанар. Бөө мөргөлдсөн ярьдаг шүү дээ. Чанарт гар. Чадамжаа ахиулахыг хэлдэг. Илүү гүн сурахад хэрэгэлдэг. Чанар гэдэг өөрөө чадвар, баталгаа, хугацаа. Цаг хугацаанд хязгааргүйгээр үнэлэгдэх цорын ганц боломж. Хин эрдэм. Чимүү юм мөн. Ингээл болно шүү дээ. Маш ингээ. Тэгвэл өнөөдрийнхөө одоо яг ярьсан яриад ингээд нэг 2 3 өгүүлбэр базаад хэлв. За. Та бурхан байх уу? Чөтгөр байх уу? Эсвэл та хүн байх уу? Энэ 3 асуултаар л дүрг. Сонголт таны гарт. Ноёрд мэлтгэр хязгааргүй. Сонголтын дээрээс л үйлдэл үр дүн хариулт гараад байгаа байхгүй. Тэр нь шунал байж боломгүй. Хүсэл байсан ч бас өөрийнхөө зохилтой байдлаар дааж чадах хэмжээгээ, хүртэх хэмжээгээ авч чадах чадамжаар эрдэм нэг аяг хоол идэж чаддаг бол шуналдаад 2 3 гэдвэл би үхэн эзтэй. Яг тэрнтэй адилхан хүн болгонд өөрийн гэсэн даах хэмжээний хэмжээ байгаа. Хүн болгонд харилцаа адил. Магадгүй эрдэм нэг 5 хоол иддэг бол өндөр бие организмтай холбоотой байж магадгүй. Магадгүй 2.5 та өндөр 2 аягыг иддэг гэж бол энэ биеийн хэрэгцээ. Тэр хүн болгонд даах хэмжээнийх нь хэмжээ харилцсан адил. Эсвэл эрдмээс бага иддэг хүн ч гэж бол. Тэгэхээр энийг хүн өөрөө яг яаж хүлээж аваад байна гэдэг л өөрөө эрдмийн сониуц санал хөдөлгөөд байл л та. Яаж хүлээж авдаг юм болоо. Эрдэм өөрөөр бол нэг ингэж аваад байгаа гэдгээ илэрхийлээд байгаа юм байна. Тэгвэл хүн яаж авдаг болоо гэдгэл өөрийн мань хувьд дахин давтагдчихгүй, тайлагдчихгүй нууц гэдэг шиг л болж хувираад байгаа.
эргэлдээ нь бодож байна да. За танд подкаст дүүрэх сүүлийн 5 минутын цагийг подкаст эхлэх болгонд дүүгээ хэрэглүүлэх юм да, ярих боломж чадал. Үгүй ерөнхийдөө хүн өөрөө нөгөө хүсэл ачаал хаашаа шунал гэдэг юм да айгу баримтлаа тэргээ өөрөө ч мэддгүй л ярих юм байна л та. Яг нийгэм нь тэрийг айгу сурталчлаад байгаа байхгүй би нэр. Ингэж амьд. Иймгэл гоё шүү. Энд чи энийг хараа. Энэ ийм ядаа болсон биш чи. Одоо нөгөө Forbes-ийн тедэн баян хүний тийм юу ийм листүүд ингэж гаргасан тий. Тэр хүн энэ сар хэдийг олсон байна. Тэгвэл араас чи мяа вэ штэ гэдэг юм гарч ирэн чинь. Чи суух штэ, чадахгүй штэ гэдэг. Ингэх ёстой штэ гэдэг юм. Иймэрхүү юм нөгөө мэдрэмжэн дээр айгу тоглоод тэгэнгუутаа бид нар за яг ингэх ёстой энэ зөв арга зам юм байна гэд тэрлөө айгу хашуугаад өөрөө тэрнийхээ араас чи хүмүүсийн адилхан гэж явчих юм байна гэж бай. Өөрийнхөө дүгнэлтэн дээрээс ингэж тэгж бодож байгаа байхгүй. Тэгвэл яг энэ надад үнэхээр хэрэгтэй юм уу? Нөгөө нэг ганцхан махан биетэй шүү дээ. Тэр чинь тэгээд нэг 10 аяг хоол идэхгүй гэдэг шиг. Тэгвэл яг тэр талаас нь бодоод үзэхээр яг айгүй хэм хэрэггүй байхгүй. Нөгөө Япончуудын минимал амьдрал гэдэг шиг амьдрал нь ч минимал, алгаан тодорхой нь ч минимал, өсөл нь ч хэрэгцээндээ таагчсан. Сэтгэлийн амар амгалан багт шүү дээ. Тэгэнгуутаа хүн чанартай шиг өөртөө байгаа юмаа босч хуваалцчих чинь. Хоолоо хуваалцчих. Хоол авахгүй тархин тодорхойч хуваалцчих. Энд чинь өөрөө буян штэ нөгөө бидний нөгөө буян хийн гэж тий. Яг тэгэхээр энэ чинь өөрөө буян юм байна. Тэгвэл энэ ингээд байж ивэл бас болчих гээд байгаа юм биш үү гэдэг юм гарч ирлээ. Тэгээ хамгийн сонирхолтой нь юу гэхээр бид өөрсдөө хитрхи их юм хүсэж байгаа байхгүй. Хэрэгцээтэй болон хэрэгцээгүй нэгнийгаа дуурайж даган баяссан нэгэндээ дээшээ харуулах гэсэн уг чанартай яагаад бид нар энийг хийх гээд байна гэхээр яг зүгээр мөн чанар гэдгээрээ үнцэн гэдэг утгаараа ярил эрдэм юу хийж бүтээж чадчихна гэдэгтэй адилхан игч маань бас юу чадчихна гэдэг бидний үр дүнгээр өөрийгөө зөв байдлаар шагнах зүгээр бидний уран болохоос биш бид нар тэр урмаа бусдад гайхуулна гэдэг чинь өөрөө тэнэглэл болчихж байгаа байхгүй. Эрдмийн дээр 9 сар ярьж иж авсан цаг яг өөр нэгэнд яг ямар хүртэлтэй нэг нь хоолоо олох гээд яа гэж яагаад юу эрдэм тэрийг ярих байхгүй. Гэтэл эрдэм яагаад жишэглэж ярьсан мэхээр өөр дээрээ тэгж их асууж хамгийн удаанаар асуусан асуултын маань гол илрэл гээд өөр дээрээ мэдэрсэн зүйлээ бусдад ойлгуулахын тулд өөрийгөө жишээлж ярьсан маань л энэ болохоос энэ дээр зар сурталчилгаа байхгүй байхгүй. Энийг л хүн яг яаж хүлээж аваад байна гэдг л их сонирн байгаад байна л да. Яг тэгэхээр би тухайн хүний бодож байгаа бодлоор амьдрч чадахгүй шүү дээ. Би зөвхөн хайртай хүндэл чад. Бусдыг би хайраараа хүндэлж чадагч бусдын үзэл бодлыг эрдэм захирч чадахгүй шүү дээ. Миний эрх чөлөөг хязгааргүй болчвол тэр хүний эрх чөлөө хязгаарлагдаж шүү дээ. Тэгэхээр яаж хайрыг ойлгож яаж хайрынхаа эзэн байх юм? Тэгэхээр ч муухай шүү дээ наач. Тэгэхээр эн чинь өөрөө чөтгөр буюу шунал болчих шүү дээ. Би бүгдийг чаддаг. Тийм болчиход байна уу гэж бодоод байна. За тэгвэл хоёлоо цаг ингээд яриагаа дүүрэх үү дээ. Өнөөдөр нэг 40 гаруй минутанд хоёлоо маш хурцтайгаар хэлээ. Аль аль нь албатай болохоор цагиндаа л ярьцлаа тийм ээ. Гэхдээ энийг та хэд маань маш сайн ойлгохороо эрдэм яагаад сая ихний 30 хэдэн минутанд тэгж ярив. Одоо би яг яаж ярьж байна? Тэгвэл миний царайд одоо ямар болсон байна? Гэдгээр бодоод үзээрэй. Шуналтай хүн, шуналгүй хүн хоёр яаж анзаарагдаж болох вэ гэдгийг эрдэм өөрийнхөө байдлаар
аль болох юу ээж үзлээ. Жишээ гарах гэж их зорилоо. Тэгээ үзэгчид та бүгдийн маань мэрэгэн оюун ухаан, ялах салгахын ухаанаар гээж болгоно л гэж хэлмээр байна да. Тэгээд Мм. энэ удаагийнхаа подкастыг ингэж дуусгая. Дараагийн удаа уулзлаа. Баярлалаа. За баяр та. Бүгд нь амжилт. Өнөөдрийг үзүүлээд өгөрөө.